За манай салбарын байгууллагуудын үйл ажиллагааг ойлгож бас дэмжиж байгаа гишүүдтэй баярлалаа. Дэмжиж үг хэлж байгаа, санал гаргаж байгаа гишүүдтэй маш их талархаж байна. Хэд хэдэн зүйлүүдийг бид нэр ерөөсөө ярихгүй болохгүй байгаамаа. За одоо цагдаагийн байгууллагын хувьд бол сая асуудал яригдлаа. 6,000 гаруй орон тоо уг нь дутуу байгаа гэд. Манай хүн ам өсөөд идэг. Нягтрал нэмэгдээд идэг. За тэр тоолонгоор цагдаагийн албаагчдад орон тоо нэмэгдэх ёстой. Тэгээд энэ орон тоо 6,000 гаруй болио. 2,000 байя гэсэн сангийн ам дээр очиод талыг нассан. За одоо сая усын төсвийн ажлын хэсэг гээд тэрийн маань бүр ингээд юу ч болгоо хасж байгаа сурагтай байна. Энд бол их харамсаж байгаа юм. Ерөөсөө санаанаасаа зохиогоод юм уу нэмсэн нэг ч зүйл байхгүй. Уг нь бол албаагчдын орон тоо юм хэрэгтэй л байгаа. Хил хамгааллын нөхцөл байдал бид нар энэ хойд хөрштэйгээ холбоотой нөхцөл байдлын улмаас бид нар хил хамгаалах байгууллага бол орон тоогоос нэвэл нэммээр л байгаа. Тэгээ энэ дээр бол гайхтар орон тоо нэмэгдэл бид нар тавиагүй. Тэгэл хамаг боломж олцоогоор бол уг нь оруулж ирсэн ингэчлээ. Тэгээд одоо жишээлбэл Монгол улсын экспортын гол сууг усан цагаан хадан дээр гэхэд тэр олон мянган машин жолоочд төрийн захиргааны нэгж байхгүй багтал хэдэн гэрээ цагдаа нар тэнд зохицуулаад зогсож байгаа байхгүй. Тэгэл одоо энэ Монгол орон дээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэгүүдийн эсрэг цагдаал явж байна. Усны энэ объектууд хүн амын амнаас эрүүл мэндтэй холбоотой хамгаалтанд дотоодын сэргэл зогсож байна. Тэгсэн мөртлөө бас яг энэ хүмүүсээ үздэг энэ төрийн тусгай албаагчдын эмнэлгийнхээ хүртэл зардлыг тандсан. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэг онцлогтой юм байгаамаа. Энэ шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар бид нар энэ он гараад баривчлах шийтгэл оногдуулсан этгээдүүдийг шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрсдөө энэ шийтгэлийг илрүүлэхээр шилжүүлж аавна. За тэгэхээр хэрвээ энэ төсөв дээрээс шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон тоо хасагдах юм бол үндсэндээ шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ үргийг гүйцэтгэж чадахгүй. Шууд хуулийг хэрэгжүүлж чадахгүй доголдол үүсэж байгаа. Төрөнд төр инхийг сахиулах ажиллагаанд ярьж 7 тэрбум төгрөг хасцсан. 20%-гээ шууд хасчихж байгаа. 20% байтугай 2% хасахад инхийг сахиулах ажиллагаанд оролцоход доголдол үүснэ. Зөвхөн техник хэрэгслэлтэр хоёулсан болоод элдвийн онцон тусгай зориултын техник хэрэгслэлт 46 тээврийн хэрэгсэл байгаа шүү дээ. Тэгэл бусад дагалдах зүйлүүд нэм байгаамаа. Тэгэхээр бас гишүүдээс нэг зүйлийг хичээнгүйлэх хүсье. Бас цогтоотор даргаасаа цогтоотор дарга би бас яг сандаг хүчрэг гишүүнтэй адилхан бас хүсэлт байна. Энэ төсвийн ажлын хэсэг гээд хүмүүс сууж байгаад яг сангийн яам энэс нь 20% юм уу дотоод томилтыг хасчи, бичиг хэргийг хасчи гэдэг хамгийн их цаас үйлдвэрлэдэг хамгийн их дотоод томилттоор явдаг энэ нэгжүүд үйл ажиллагаа хассан шиг шууд тэр ажлын хэсэг дээр ярьж байгаа зүйлийг сонсохоор тэдүү хасчи. Энэ орон тоо их байна. Цагдаагийн нэмэгдэж байгааг бүгдийн 100% хасъя. Шийдвэр гүйцэтгэлийг хасъя. Гэт ингээд шууд тэр үнийн дүнгийг хараад хасаад байна гэж байна. Тэгэхээр хууль зүйн байнгын хороо маань энэ асуудалд анхаарал хандуулж өгөөч нэгдүгээр хүсэлт. Хоёр дахь хүсэлт нь хэрвээ манай энэ тавьсан орон тооноос хасж байгаа бол тэр орон тооны чинь урсгал зардал нь гарч ирнэ. Тэгээ энэ зардлыг одоо тэр хүмүүсийг хэмнэж байгаа гэж үзэж байгаа зардлыг сая манай гишүүдийн гаргадаг манай сандаг хүчрэг гишүүний хэлж байгаа тэр дотоод томилтын зардал, бичиг хэргийн зардал, манай цагдаагийн байгууллагын инхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжих зардал гэдэг энэ зардлуудад буцааж